энийг энэ шууд сургалт төгслийн хөтөлбөрийн ач холбогдлохоос илүү түрүүний нөгөө яриад байгаа холбож яриул би зүгээр болов гэсэн. Яг гэвэл Монголд нөгөө Монгол компаниудын хувьд тулгамдсан асуудал гэдэг бүр том юм проблемны асуудал юу вэ гэхээр зэрэг тэр нөгөө хүмүүсийн доктор сурвалж энэс гадна бас яг гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг юм дээр асар том асуудал байдаг байхгүй. Удирдлага нь ажилтныхаа гүйцэтгэлийг үнэлд өгөн чаддаг. Ажилт нь өөрөө ажлын гүйцэтгэлээ бас одоо гаргаж чаддаггүй тий. Өшөө дээр нь хүний нөөцийн мэрэгжилтнүүд нь тэр ажлын гүйцэтгэлийн үнэлгээний аргачлалыг хийж чаддаггүй тий. Энээс болоод яадаг вэ гэхээр зэрэг удирдлага ажилтан хоёрын хоорондын нийт ярьдаг ярианы тий ярианы 100% гээд аваад үзэх юм бол 80 гаруй хувь нь ганцхан юм бид. Ажил байдаг байхгүй. Луй чи нөгөө ажлаа яасан бэ? Дуусна уу нөгөө ажлаа? Түрүүчийн 7 хоногийн ажлыг. Гэхдээ харин арай жоохон дуусаагүй. Тэгвэл дараагийн 7 хоногийнхаа төлөвлөгөөг яасан бэ чи? Нөгөө нэг 2 юм багш. Тэрийг оруулаа хий л да. Түрүүчийн сарын 1-нд үлдсэн ажил чи яасан бэлээ гэдэг. Энэ юу вэ гэхээр нөгөө ажилтан удирдлага хоёрын хоорондын яриа байдаг. Бид нар шүү дээ. Яг удирдах ажилтан хоёр бол ухамсарт амьдралынхаа туршид ганц л юм яриад байгаа байхгүй. Ажил гүйцэтгэл гэдэг юм аа л яриад байгаа. Тэгэхээр энэ ажлын гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг ямыг ерөөсөө хамгийн тулгамдсан асуудал энэ гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой ажлыг бид нар сайн хийхгүй бол хүний нөөцийн менежмент явахгүй. Энэ нь юунд хэрэгтэй байдгийг гэхээр ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зөв хийчихвэл эндээс сургалтын хэрэгцээ гарч ирдэг байхгүй. Тэгэхээр сургалт төгслийн бодлого юутай уялдаж гарч ирдэг вэ гэхээр зэрэг энэний нэг ер нь бол нэг 50-аас дээш хувь нь ажлын гүйцэтгэлтэй уялдаж гарч ирдэг. Жишээ нь чивтер ярьдаг нэг багийн хөгжлийн сургалт гээл байж гэн тэ. Багийн гүйцэтгэл гардаг байхгүй. Багийн хөгжлийн сургалт хийгээгүй газар багийн гүйцэтгэл гарахгүй. Номонд хазгаа дээр бол багийн гүйцэтгэлийн үнэлгээ дандаа 0. Тэгэхээр энэ гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой сургалтын хэрэгцээ гарч ирж байгаа. Судалж сургалтын хэрэгцээ гаргах ёстой. Бодлогоор сургалтын хэрэгцээ хийх ёстой. Ийм 3 үндсэн том замаар орж ир нэгдэж байгаа байхгүй юу? 3 замаар орж нэгж. Тэгээ нийлүүлээд бид нар нэг том одоо хан босгох нь бол сургалт төгслийн бодлого гэж босгох ёстой. Тэгээ тэр сургалт төгслийн бодлого чинь хамгийн наацх нь хэдэл бид нар өнөөдөр Монголын бизнесийн байгууллагын бас нэг тулгамдсан асуудал гэхээр дундаас дээш гараад ирсэн томорхоод байж байгаа динамик өсөлттэй байгууллагуудын хамгийн том тулгамдсан асуудал бол юу гэдэг вэ гэхээр зэрэг удирдах ажилтны одоо нөөцийн хомсдол гэдэг. Тэгэхээр энийг яаж дарах вэ гэхээр энийг удирдах ажилтныг нөгөө бэлтгэх хөтөлбөрүүдээр л сургалтын хөтөлбөрүүдээр л дардаг байхгүй. Генерацаар нь удирдах ажилтны хөтөлбөрүүдийг бэлддэг байхгүй. Залуу менежерийнх, одооны менежерийнх нь, шилдэг менежерийнх нь тийм үстэй. 3 үеэр нь бэлдсэн байхад бол тэр байгууллага удирдах ажилтны асар их нөөцтэй байж байгаа. Тэгэхээр энэ юу хэлээд байгаа вэ гэхээр Монголын одоо бизнесийн байгууллагуудын өсөлтийн динамик хурдц амар их байдаг. Тэр динамик хурдцыг нөгөө хүний нөөцийн бодлого нь ингэж одоо яг одоо гүйцэж дагаж хөгжиж явна гэдэг бол асар хүнд хэцүү байхгүй. Ялангуяа хүний нөөцийн одоо хангалтан дээр тий. За яг мэрэгчлэнээрээ хангаж болж байгаа бид нар тий. Анхан шатнаас нь эхсүүлээд нөгөө сургууль төгссөн хүүхдүүдийг ингээд залгаагаар оруулаад тэгээд дээшээгээ ингээд карьерийн бодлогоор аваад явж болж байгаа. Үш ганц юм дээрс нам гацдаг байхгүй. Тэрний юу гэхээр удирдах ажилтан дээр. Тэгэл яг биеэрээ туулаад ирэнгүүт яах вэ гэхээр бодож байгаа. За одоо яасан дээр үгээд. Тэгээд удирдах ажилтны тийм одоо хөтөлбөрүүд хэрэгжүүлж гисэн. Гэтэ удирдах ажилтныг бэлтгэхдээ яг 2 удаа сургалтанд суулгаад юм уу 3 удаа сургалтанд суугаад юм уу бэлтгэл байхгүй. Тэрийг бүр бодлогоор бүтэн жилийн ийм одоо ийм бүтэн жилийн яг ийм эргэлттэй ийм хөтөлбөрөөр бэлтжээдэг. Тэгэхээр яг тийм жилийн хөтөлбөрүүдийг бид нар бэлтгэж хийсэн. Тухайлбал эхлээд доороос гарч ирэх генерацид нь зориулаад залуу менежерийн хөтөлбөр гэж бэлтгээд. Тэгээ залуу менежерийн хөтөлбөрийг бол тусгайлан одоо тэр хөтөлбөрт орох хүсэлтэй болоод ийм бас босго тавина. Тэ тодорхой шалгуур тавиад тэр нь тэнцсэн залуучуудыг авчираад сонгон шалгуултанд оруулаад байгууллага дотроо шүү дээ дахиад ганцхан тэр хөтөлбөрт оруулахыг сонгож байгаа байхгүй. Яагаад гэвэл хүссэн болгон дарга болтгүй л байхгүй. Дарга хүн гэдэг чинь арай л өөр хүн байдаг байхгүй.
Тэ хүн удирддаг, баг удирддаг менежер хүн гэдэг нь арай ондоо хүн гэдэг. Тэрийг таньж тэр хөтөлбөрлөө хийх хэрэгтэй. Залуу менежер хөтөлбөр. Тэр бол асар нарийн. Тэгээд дараачих нь бол одоо явж байгаа бас гайгүй ахлах хийгээд байгаа тий. Менежер эдэр хийгээд байгаа. Тэр залуучуудыг бас одоо менежерийн хөтөлбөрт оруулаад чадварыг дээшлүүлээд тий одоо зэргийг ахиулж гин гэсэн үг байна. Тэгээд тэрэн дундаас ч бас зарим нь яг нөгөө бүтэн жилийн хөтөлбөрийн явцад бол танигдана. Тэгэнгүүт нь хэн дээшээ явах уу гэдгийг нь бас нөгөө карьераар нь явуулах хэрэгтэй байхгүй. Тэгээд дараачих нь шилдэг менежергээ яг одоо дарах хийж байгаа хүмүүсийг бүгдээр ингээд оруулаад тэр үндсэндээ бол баг уралдаан шиг юм болгочих. Шилдэг менежер нь бол. Шилдэг менежер нь сургалттай тэгсэн мөртлөө дотроо нөгөө сургалтанд сурсан юмнуудаа хэрэгжүүлж уралддаг юм болгочих. Тэгэхээр чинь нөгөө удирдах эвдүү гэдэг юм чи ерөөсөө юу байхгүй. Сурлаа хэрэгжүүллээ гэж болдог юм байхгүй. Энэгээр нь яг шалгахаар чинь зэрэг хин нь авьяаслаг удирдаг ч юу, хинд нь авьяас байхгүй юм тий. Хин нь цаашаа явах уу, хин нь потенциалтай, хин нь потенциалгүй, хинийх нь бензин дуусч байгаа бүх юм нь харагддаг байхгүй. Тэгэл яг ийм хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явхад бид нар удирдах ажилтны хомсдлын талаар бол тэр ерөөсөө бүх асуудал шийдэгдлээ гэсэн. Тэгээд ийш харж ондоо байгууллагаараа хаантан хийх юм уу, эрэл хайгуул хийж одоо ингэж явах шаардлага болж байна. Бид нар хамгийн гол нь доороос залгаасаа л сайн хийх хэрэгтэй. Тэгээд тэр хөтөлбөр болгоо өөрөө дотроо бол бас юунуудтай curriculum гэж ярьдаг те сургалтын одоо юунууд төлөвлөгөөнүүдтэй. Тэр сургалтын төлөвлөгөөнүүд нь бол ерөнхийдөө яг энэ одоо post graduation гэж ярьдаг. Энэ ихтэй сургууль төгссөний дараа явдаг дээд курсүүд биш үү? Яг тэрэн шиг тийм курсүүд. Яг үнэндээ бол одоо академи гэж нэрлээг болохос байгууллага дотор бол баг тийм академик курсүүд байхгүй. Дээд курсүүд. Тийм дээд курсүүдийг хийж бэлддэг байхгүй. Гэхдээ тэр нь ажиллаа хийн сургалтандаа суун сурсан юмаа амьдрал дээр хэрэгжүүлнэ тэр байхгүй. Тэргээрээ бол аюу тийм нөгөө юутай бодтой өгөөж ихтэй ингэж явдаг. Тэргээрээ бол би бас илүү нөгөө Монгол хүүхдүүдэд илүү таард юм болоо да гэж боддог. Монгол хүүхдүүд чинь бол ер нь нэлээд одоо яг тийм юугаар бол яг сурч мэдэх энэ тархины оюуны чадвар тэгээ потенциал хоёроор бол ер нь хэр баргийн үнэ дор орохгүй. Асар их потенциалтай. Юмыг сурахтаа бол маш урдтай сурдаг. Гол нь тэр сурсан тусгалыг аюу хурдан юу яах хэрэгтэй. Дадлагжуулж хөвшил болгож өгч явах хэрэгтэй. Монгол хүүхдүүд. Тэгэхгүй бол нөгөө хурдан сурдагийнхаа адилхан хурдан мартчихна. Өнөөдөр сураал гялцжсэн нөхөр чинь маргааш нөгөөдөр ихэд мартцал тууж. Тийм байхгүй. Тэгэхээр нөгөөдөл чинь сураад ойлгоцсон юм ин дорн дадлах хөвшил болгох хэрэгтэй. Тэгэхээр бид нарын сургалт болохоор нөгөө сургалтандаа орлоо дараагийн нэг хэсэгт 2 3 7 хоногт нь дандаа дадлах ажил дээр юм ингээ хөвшүүлээ явчихдаг.